Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотныг ойролцоогоор 540 орчим мянган тонн сайжруулсан шахмал төлж байгаа. Энэ шахмал төлшийг бол Energy Resource гэдэг компаниас мэдлэнгийг аваад тээврийн зардлын төлөөд Улаанбаатар хотод авчираад баруун зүүн үйлдвэрүүд, ТЭЦ 2-ын үйлдвэрүүдээр оруулаад шахмал төлш хийгээд ард иргэдэд борлуулж байгаа. Иймэрхүү байдалтай. Өртөг өнөөдрийн байдлаар нэг тонн төлш мэдлэнгийн үнэгүй аваад байхад 450 мянган төгрөгийн үнэтэй байгаа. Ард иргэдэд бол 150 мянган төгрөгөөр борлуулж байгаа. Зөөрөө үнийн алдагдлыг бол өнөөдрийг хүртэл Эрдэнэс тавталгаа компани дээр бол нийгмийн хариуцлагын хүрээнд алдагдлыг бичээд явж байгаа. Гүйцэд шийдэгдлээгүй энэ асуудлыг ярих юм бол бас нэлээд их цаг авах иймэрхүү байдалтай явж байгаа. За өнөөгийн байдлаар өнгөрсөн галгааны жилүүдэд бол ард иргэдийн зүгээс бол утаа их байна. Төвчгд гацууллаа гэсэн ийм шүүмжлүүд бол нэлээдгүй их гарсан. Маш их гарсан. Тийм учраас энэ орчны бохирдлыг буруулах үндэсний хороо эрчим хүчний яам бид нар нэг туршилт хийж үзлээ. Энэ бол эхний ээлжинд одоо байгаа мэдлэнгийг бол түүхэд сольж үзье. Одоо байгаа мэдлэнгийн хамгийн их доосон цэр өсгдөг, утаа өсгдөг хэсэг нь бол энэ дэгдэмхий гэж бодсон байгаа. Энэ үзүүлэлт маань ойролцоогоор 19.1-ээс 23.5 хооронд хэлбэлзэж байгаа. Тоосон цэр нь 157 микрограмм метр кубт байгаа. Иймэрхүү байдалтай ийм төлшөөр бид нэр сүүлийн 19 оноос хойш ингээд сүүлийн 4 жилийн төлшийг хэрэгэлсэн. Одоо бид нэг туршилт хийж үзсэн мэдлэнгийг солиод хагас коксоор түүхэдийг нь сольж үзье гэдэг ийм туршилтыг хийсэн. Орчны бохирдлыг буруулах үндэсний хорооноос 242 сая төгрөг гаргаад энэ Богдар Бахаттард улсын холбогдох үйлдвэрүүд дээр очиж судалсан. Яг өнөөдрийн байдлаар бол энэ хагас кокс үйлдвэрлэж байгаа үйлдвэр Хятад улсад 150 орчим. Энэ хагас коксоор шахмал төш үйлдвэрлэж байгаа үйлдвэр бол 300 орчим ийм үйлдвэр ажиллаж байгаа юм байна. Цаашаа эргээд бид нэр Солонгос улсын туршлагыг судалж үзсэн, Япон улсын туршлагыг судалж үзэж байна. Европын холбооны улсууд дээр байгаа туршлагуудыг судалж үзэж байна. Улс орн болгон л өөр өөрийн замаар энэ утаатай тэмцэх ажлуудыг бол тухайн цаг үедээ бол хийж ирсэн юм байна. За бид нарт хамгийн ойр дохим хэрэгжүүлж болохуц энэ туршлагуудаас судалгаануудаас харахад бол энэ Хятад улсад байгаа технологиг хэрэгжилж үзье гэж ийм шийдвэр гаргасан. 80 тонн төлш хагас коксын төлшийг бид нар импортлж оруулж ирээд энэ зүүн үйлдвэр дээр, баруун үйлдвэр хоёр дээр шахмал төлш дээр үйлдвэрлэсэн. Туршилт хийж үзлээ, 97 удаагийн галгаа хийж үзлээ. Өрдөнгийн лабораториуд шинжилүүлж үзлээ. Тэгсэн иймэрхүү өрдөнгүүд дунджаар гарч байгаа юм. Жишээлбэл тоосон цор одоо байгаа мэдлэнгийн төлш бол 157 микрограмм метр куб байсан бол 43 болж байгаа. За дэгдэмхий 19.5-аас дундч нь одоо 10.5-аас 11.8 хувьтай гарсан. Ойролцоогоор 45 орчим буусан. Хөхрийн хэмжээ 0.97% байсан шахмал төлшин дээр. Одоо бол 0.41 хувьтай гарсан. Иймэрхүү. Одоо би олон лабораториудын дундчийг ярьж байгаа шүү. Яг жоохон дээш доошоо гарна. Иймэрхүү үнслэг бол 20.8% байж байгаад 12.9% болсон. Иймэрхүү өрдөн гараж үзлээ. Тэгэхээр одоо энэ нийслэлээс бонд гаргасан тохиолдолд 177 тэрбум төгрөгийг та бүхэн өнөөдөр шийдвэр гаргасан тохиолдолд 115 мянган тонн хагас коксын бүтээгдэхүүнийг ойрын хугацаанд тухайлбал энэ 11 сарын 15 гэхэд тендерийн зарлаад Улаанбаатарт оруулж ирээд үйлдвэрлээд 2023 оны 12 дугаар сарын 15-наас 2024 оны 12 сарын 31-ний хооронд төлж үзье. Туршилт хийж үзье гэсэн ийм саналыг та бүхэнд оруулж байгаа иймэрхүү зүйл байна.